Ярих юм байна уу? Чухлаа, эрдэн чухлаа байна уу? За, юугаа эхлэе. Өнөөдөр чинь 8:30-аас дахиад мэдээтэй байгаа штэ. Өчтөр доллар дээр за эхэллээ шүү. Өчигдөр доллар дээр хэдүүлээ яг энчээ байхад ярьжсэн те. Өсөх юм байна. Долларын индекс өсгөөд байна. Долларын индекс энчээ байхад өчигдөр өсгөөд байна гэж ярьжсэн. Тэгээ эсрэгээр алтны индекс өөр унах юм бол алтаа шуунна. Гэхдээ ер нь бол яг мэдээнээс өмнө л алтыг унах юм байна гэж ярьжсэн. Яг унах хувьд бол унсан. Энэ хувьд явж хахад хэдүүлээ доошоо уннаа. Энэ хэмжээ орж ирнэ гэж хэлсэн. Уналт бол үзүүлсэн. Одоо өнөөдрийн байдлаар дахиад ч унахаар байж болж байна. Тэжээс харах юм бол ингэсэн. Ингэсэн pullback явсан хэмжээ хандсан. Яг энэ дээр бол бүтэн сайкл хөдөлгөөн бол яваад дуусчих. Сайкл хөдөлгөөн бол энэ дээр яваад дуусчих. Одоо үүнээс цааш энэ хэмжээгээ хийх хүртлээр яаж явах нь гэдгийг харах үлдсэн байна. Nasdaq дээр болохоор хэдүүлээ өчтөр энэ хавьд явж байхад дэшээ өсөх юм байна. Энэ шар хэмжээ орж ирэх дутуу байна гэсэн шар хэмжээ бол орж ирсэн. PP-ийн зөрүү шахуу орж ирсэн. Тэгээд доош унаад энэчнээс ийм хэмжээ явж болох юм гэж бодож ирсэн. Яг одоо энэ левел энэ бол биш. Энэ левел юм уу энэ левел дээрээс энэ хэмжээ орж ирэх байхаа гэж хэлсэн боловч яг ярьж ах үед энэ хэмжээ өөрөө ороод ирсэн учраас өчигдрийн уналт бол зайлшгүй. Одоо нөгөө болох ёстой уналт бол болсон. Хэмжээ явцсан учраас энэ хэмжээ бол явчихсан учраас зайлшгүй уналт бол орж ирсэн. Мэдээний уялгын уналт орж ирсэн Nasdaq дээр. Өнөөдрийн байдлаар яах вэ? Гэвэл одоо яг харагдаж байгаа нөхцөл байдал бол даун чиглэлт бол харагдсан хэвээр байна. Гэхдээ энэ зон дээр энэ дотроо рейнжлээд ингэж байж байгаад хаашаагаа эвдэх нүтэй тэрнээс араас нь дараагийн хөдөлгөөнүүд бол уншигдэж болно. Алтны хувьд ярьсан шүү дээ. Энэ уналт бол орж ирэх юм байна гэж ярьжсэн. Ямарсаа хэдүүлэхдээ мэдээний өмнө ямар ч гэсэн доошоо долларын индекс бол өсөөд алт бол доошоо унах юм байна гэж ярьжсэн яг хэлснээр хэдүүлэг ярьжсэнээр болсон. Доллар yen nice. Нөгөө нэг аль дээрээс хойш иймэрхүү хэмжээ явах хэрэгтэй штэ хаана байна гэдсэн явчихсан. Энэ бол nice хөдөлгөөн. Nice явцсан шүү. За евро доллар дээр өчигдөр хэдүүлээ. Энэ хавьд байхад нь доошоо ийм хэмжээний уналт одоо энэ шараар тэмдэглэсэн байгаа. Энэ уналт дутуу байна. Ийм уналт явах хэрэгтэй гэж ярьжсэн явчихсан. Nice. Энэ чинь паунд yen те. Паунд энэ бол нэг сүртэй чанарын өөрчлөлт бол гараагүй юм байна. Одоо энэ бас nice явсан. Аудио өстэй. Энэ дээр байхад нь хэдүүлээ энэ уналтыг явах дутуу байна. Явнаа гэж харж исэн. Яг л явсан. Энэ гэхдээ уналт бол дутуу байна. Дахиад үргэлжлэх боломжтой. NZD-USD дээр унаад өсөөд унана гэж харж байсан өчигдөр энэ чэнэс унаад
өсөд унаа гэжсэн. Энэ өсөлт бол яваагүй тэр чигээр унтсан. Гэхдээ NZD-USD үргэлжлүүлж унана гэж харж байгаа. 0.56.741 за 0.56 хавцаа унах дутуу уналт бол дутуу байна. Pound USD дээр өчигдөр хэдүүлээ нэг ийм паттерн маягтай юм зурж исэн. Ийм паттерн байна. Энэ бол уналтыг үзүүлдэг паттерн уннаа гэж исэн. Одоо дээрээс хойш нэг хүлээгээдсэн баян цэг дээрээ буцаад ирчихсэн. Унсан баядж стопигийн дор 1.24.918 хавцаа стоптай. Яг бая шалгаж болно. Гэхдээ яг одоо ингээд харах юм бол Pound USD, NZD USD, AUD USD бүгд ардталтаа нэг долларын индексийн нөлөө байгаа штэ. Тийм учраас долларын индекс дээр өчтөр хэдүүлээ энэ хэсэг дээр явж хахад долларын индекс доошоо ханчихсан байна. Одоо өсөлт дутуу байна. Одоо өснөө гэж ярьжсэн те. Тэр өсөлт маань бол явчихсан. Ингээ яхахаар яг энэ долларын индексийн pullback одоо орж ирж болохоор харагдаж байна. Pullback орж ирлээ гэхэд доллартай хосолж байгаа бусад юунууд ардталтаа доллартай юунууд бүтээгдэхүүнүүд одоо эсрэг өчигдрийн мэдээний үеэр явсан энэ хөдөлгөөний эсрэг хөдөлгөөнүүд бол хийх боломжтой харагдаж байна. За нэг иймэрхүү байна да гэж юу. За яриад байгаарай. Голдыг хаад нэг яриад өгч сүүлд голд үргэлжлээ унна гэсэн юу гэсэн бэ? Голд яг одоогийн байдлаар нэг иймэрхүү төр зургтай харагдаж байгаа. Одоо нэг энэ доороос авсан pullback-ийн хэмжээ дахин давтагдах боломжтой гэдээ ярьжсэн шүү дээ өчигдөр. Энэ хэмжээ дутуу байгаа. Гэхдээ анзаарах зүйл юу вэ гэхээр одоо яг энэ хөдөлгөөн дээр өчигдрийн нэг голдыг унна гэжсэн энэ хөдөлгөөн мал явцсан. Яг энэчнээс ингээд харах юм бол бүтэн сайкл хөдөлгөөн яваад дуусчихсан байх боломжтой байдаг байхгүй. Тэгэхээр одоо энэ маань өөрөө за энэ л юм байна да. Энэ левелийг доошоо эвдчихвэл ийшээ хүрэхэд бол асуудалгүй. Тэгээд энээс хойш дээшээ дутуу байгаа шүү дээ. Дээшээ угаасаа дутуу байгаа. Энэ зүр pullback-ийн уналт явж явах боломжтой харагдаж байгаа. За ярилцаар манайхаа. Ярилцах болохоор ганцаар ярих жоохон эвгүй байгаад тий. Гэтэ хэдүүлээгийн өчигдрийн харж ирсэн бүх таамаглалууд nice явсан. Долларын йен гэсэн доллар. Ер нь долларын индекс өөрөө өсөлт нь дуусч байх боломжтой байна. Бусад нэг correlation хослууд маань өөрөө юу яатсан байгаа. Таргетуудаа хийцэн байгаа учраас одоо pullback орж ирж болохоор индексийн хувьд л харагдаад байгаа шүү дээ. Евро ахад жоохон явах юм болов уу гэж хараад байгаа. Евро доллар уу? За ажаарай. Ингээд харахаар ингэсэн. Ер нь ханж байна. Яг хоо ийшээ орж иж болно. Энэ удаа ханшин хэдэ 1.07 ийшээ орж иж болно. За Тэ. Энд гэхдээ ингэж явсан гэдэг чинь ийм юм үзүүлж болно.
Иймэрхүү. Одоо энэ цэгрээр тэмдэглэсэн байгаа штэ. Ийм хөдөлгөөн Аха. үзүүлж болно. Мгм. Гэхдээ энэ чинээс хэр их реакшн авах нь харъя хэдүүлээ. Таад гол нь өчигдрийн энэ хөдөлгөөнүүд дээр юу хийж чадсан уу? Арилжаанд орж чадсан уу? Алтан дээр л сэлцэн дээ. Алтан дээр л болцоо. Ааха, алтан дээр үү? Тэ нөгөө нэг сэлцэж хараад мэдээтэй зэрэгцэл. Гоё явсан те. Тэгээ яасан. Нөгөө онд нь ороод ирлээ гэдэг байж. Одоо яг энэ дээр ингээ харах юм бол энэ шар хөдөлгөөн явахгүй байх магадлал байна. Яагаад вэ? За ингэж бүгдийг нээч микрофоноор нээсэн шүү. FX Trader батсан гэл жаргал сайхан. Чөлөөтэй яриараа. Яг одоо энэ ч байгаа хөдөлгөөн дууссан. Доошоогоо энэ шар хэмжээний уналд орж ирэхгүй байх бүрэн боломжтой. Яагаад вэ? Одоо ингэж өсөлт харж байгаа штэ. Энэ өсөлт энэчнээс явж болно. Яагаад? Хэлэх үг байна. Тэр дээдийн хэмжээгээ дуусгах юм уу? Одоо шилжүүлчихэж байгаа ш тэр доош нь сайхан. Тэнгүүтээ тэр дээр байгаа хэмжээг ингээ хийцсэн юм болоо гэж ойлгодог. Тэнгүүт миний гар бол яг эсэмзийн интертэй ингээ харьцуулах харангуут яг жоохон доошоо татаж магтгүй. Гэхдээ яг нaan чинь нэг цагийн яг нэг 5 минутын мөрний бүс байгаа байхгүй миний гар. Ааха. Тэгээ өглөө нэг жоохон өчигдөр лог дарсан босч орж ирээл ахын шалгаал яг нэг К-левел дээр очи мөргөөл уцаад байгаа. Ааха. Тэгэл гайхаал юм л дээр. Юу SMC хэдэн цаг дээр харсан? SMC-гийн нэг цаг дээр байгаа. Яг энэ чарт дээр харсан юм байна те. Тэг яг чарт. Тэнгүүтээ ликвидтэй хамт хөдөлгөөн 1300 хэд дээр таарчлаа. Жоохон доор байгаа. Яг demand zone. Ааха. SMC-гээр бол хэрвээ SMC-гээр харна гэвэл тэр явцсан гэсэн. Энийг дахиж шалгаагүй. Ямар мохоо зорч байгаа. Одоо ерөнхийдөө алтны тренд иргэсэн гэж үзэхэд бол арай боломжгүй болоогүй. Тий, болоогүй шүү. Алтны тренд ч ингэж ирэхгүй л дээ. Ядаад нэг ааха. Тэгээ нэг юугаараа хангалттай ч юм уу. За нэгээрээ яриараа сонсдгоо. Яриараа. Ер нь нэг иймэрхүү шинжилгээний иймэрхүү юунууд хийгээд байгаа та хэд ер нь нэмэр болж гин үү? Надад бол амар л анил та нэг болж байгаа шүү дээ. Өөрийнхөө юуг хараач. Чиглэл авангууд нөгөө пресс экшнээ давхар. Шал. Тэгээ чиглэлээ гаргах цолч амар байхгүй. За яамаа. Хэрэг болж л байвал хэрэг болохгүй бол ийм хийгээд яах вэ те? Тий. Тэгвэл одоо яг зарим үед эргэлзсэн юм зөндөө гарч ирээд байна. Юун дээр эргэлзэж байна? Яг ийм нөгөө засвар хөдөлгөөний үед яг хизээн ороо хизээн гарах. Тэнгүүд юу арилжааны шийдвэр гаргалтаа? Шийдвэр гаргалт тий. Тэгвэл нөгөө эртнэрт орчихж байгаа шүү дээ. Тэр нуусаа баг. Тэнгүүд чинь дээш нэг яваал. Дээш нэг доош нэг. Тэнгүүд бүр ачиж. Яг шийдвэр гаргалтан дээр би бас нэг гоё юм ярьж өгнө заяа. 7 хоног тэр яг яаж шийдвэр гаргадаг вэ гэдэг дээр айгүй гоё юм ярьж өгнө заяа. Байна. Өчигдрийн нөгөө голдтэй доошоо шорт харжсэн тэгээд яагаад арилжээ? Нэг үг бэ. Юу? Би ер нь бол шинжээч. Тэр нь коноп дардаггүй. Одоо
юу вэ штэ? Нөгөө нэг багийн хувирлтууд вэ штэ. Тэ. Би бол шинжээч шүү. Яг одоогийн байдлаар. Тийм. Тэ. Гол одоохон шинжилгээгээ хийчдэг. Захиалгыг өөр хүн хийдэг. Тийм. Тэ, ер нь бол тоолрын нэст гоё явсан гэж яа. Заад авсан ш тэр мөр тэр. энэ дэр өчтөр гоё шээс тэ. Гоё шаасан. Яасан муухай үг хэлчихвэ. Тэ. Аа концерт байсан. Тэ. Ер нь бол юун дээр ингэдэй. Яг одоо нэг арилжаан дээр шүү дээ, тэ. Сар сараар сөөлжиж явдаг байхгүй юу? За. Тэ. Энэ удаад бол миний шинжээчийн сар. Миний хувьд бол шинжилгээ хийж байгаа нь өөрөө шийдвэр гаргана гэсэн үг үстэй. шинжилгээгээд хийгээд тавьчихна. Үндслээд өөр манай 2 хүн байгаа. Өөр 2 хүн шийдвэр гаргадаг гэсэн үг байхгүй юу? Коноп тардаг нь өөр хүн. Ерөнхийдөө тиймэрхүү. Угаасаа багийн ажиллагаа чинь тэгж явдсан шүү дээ. Ганц 2 шинжилгээ хийн, ганц 2 конопо дарна. Тэгээд сөөлжчихдэг байхгүй юу? Арилжаач чинь ганцаар хийх эсвэл багаараа манайхан л яваад байна. Гадаадынхан бол нөгөө сэтгэл зүйч мэдж хувийн юм үтэй гэдэг бүр баг болоод. Тий, бүтэн багийн ажиллагаа шүү дээ. Зүгээр амар ажил. Тэгээд яг шийдвэр гаргахад нөгөө нэг шинжээч хүн чинь зарим үед ингээд нөгөө сэтгэл зүйн юмнууд нөлөөлдөг. Тэнгүүч нөгөө нэг спорт гэдэг нэг юм тайрын спорт гэдэг чинь нөгөө юугаар. Нөгөө спортын үргийг нь болохоор тэр нөгөө хитрэг гүйцэтгэдэг. Тийм л юм билээ. Судлаад байна. Яг наад зарчмын чинь дагуу явж байгаа. Тэ. Тэр ер нь зүгээр юм билээ. Би бас үйл бодсон л та. Яг ингэ шинжилгээ гаргachингууд зарим үед ингээд нөгөө ядарсан нөгөө шинжээч нар чи зарим үед ингэ ядрангуудаа зарим нөгөө юундаа орж чадахгүй ингээд ядаг ч юм. Зарим үед мартдаг. Тийм юм уу зөндөө байдаг. Миний хувьд л яг тэгээд сая хэн асуусан бэ? FX trader ярьсан уу? Тэгсэн. Өчигдрийн нөгөө gold доошо гэж ярьж исэн мөртл ягаад арилжаад ороогүй юм бэ гээд. Тийм. Ер нь гол шалтгаан нь тийм байгаа шүү. Энэ сард бол би коноп дардаггүй хүн байхгүй. Ирэх сараас яг энэ шинжилгээнийхээ дагуу дараагийн хаяг Макс алтан дээр ер нь Макста хаягаар нь хэд тавьсаа өрнө гэж таамаглаж байгаа бол ер нь 2400 ихний ээлжинд. 2400 тий. Юу вэ штэ тий. Одоо нөгөө Макста юу хаашаа хүрэх вэ гэдэг чинь айгүй хэцүү. Хэрвээ Макста яг тийш хүрэл тэрнээс хизээч тэрнээс дэшегээ явахгүй гэдгийг мэддэг байсан бол тоглоом өөр болно штэ. Тэгэхээр зүгээр таамаглаж л байгаа болохоос баталгаатай юмыг бол хэлж чадахгүй штэ. чи одоо ингээд хэмжээ санаал нэг цикл дуусаад ахаад дараагийн хөдөлгөөн хонж болно. Эндээсээ буцаж болно шүү дээ тий. Гэхдээ гол нь нөгөө одоо хэмжээ санаал дараагийн хөдөлгөөн томроо явж байгаа шүү дээ тий. Тэрэн дээрээ өөрөө ойлгож чадчихвэл тэгэл enough байхгүй. Хаашаа хүртэл томроод байгаа юу яваад байгаа гэдгийг яг тухайн үеийнхаа ситуацийн моментийг ойлгож чадчихвэл хэл хангалттай. Тий. Бусдаар бол угаасаа тийшээ хүрээл цаашаа явахгүй гэдгийг хинч мэдэх боломжгүй. Яг уу зүгээр нэг таамаглаад за тийшээ хүрээд унах юм байна гэгээд таамаглалцсан байжгаад яг тэрнийхэн дагуу яваад дараа нь унтсан байлаа гэж бодно шүү дээ тий. Тэр чинь бол азны асуудал байхгүй. Зүгээр аз шүү.
Яг хэлснээр нь явна гэдэг бол аз. Байнга тийм байхгүй. За аз ч гэжтэй туршлагатай аз ер нь бол. Бүр нөгөө нэг лаки бинго шиг тийм аз бол биш. Зүгээр туршлагатай. Ер нь яг нөгөө хугацаа өмнөх жилээр нь ч юм хугацаануудыг харахаар ерөөдөө хавар нэг 4-5 сарын хооронд алтны ер нь нэг тийм тренд иргэсэн дүр зургууд байгаа даахгүй. Ааха. Тэгээ одоо ерөөдөө хаврын ер нь улирлын тийм нөлөө нэр байдгийн болоо гэдэг. Бага. Тийм учраас дээрээс хойш шийдвүлээ. Алтыг хаяа хийчлээ. Одоо унчих байх гэд 3 удаа ерөөдөө ярьж байгаа штэ. Хайцыг тогтлоо, эвдлээ. За тэгвэл дараагийн хайцыг эвдлээ, тэгвэл дараагийн хайцыг гэж 3 удаа ярьж байгаа штэ. Ягаад гэвэл хугацаа нь өөрөө яг чиний хэлснээр адилхан юу байхгүй. Хугацаа болчихсон одоо ер нь хаяа тогтоодогдоо гэдэг нэг тийм мэдрэмжийн момент байгаа штэ. Тийм учраас ингээд ерөөхдөө уртын сэл гэдэг юм хитрхийг хараад байгаа байхгүй ер нь бол. Орой барьж ухгаал гэсэн үг. Тийм. Үзүүр Ер нь ямар нэг байл одоо сүүлийн 2-3 хоног тэр нь яг ер нь correction нэрээсээ баг явж өгөхгүй л байгаа тань л да. Тийм 200-160-аас хойшоо энэ тий. тэр хийх ковид үеэлт дээр иймэрхүү үеүүд 6 дугаар доллар явцсан байсан баха. Тий. Одоо иймэрхүү үеүүдэд угаасаа нэг зах зээлийг тэгж ярьдэн штэ. Бух шатаар өсөж баавга цонхоор үсэрдэг гэдэг үг өгдөн штэ. Тэр угаасаа хүссэн үсээгөө дахиад орж ирнэ. Тэгтээ маш ойрхон байна. Үсэрнэ л гэсэн үг. Тий. Ер нь бол удахгүй том уналт орж ирнэ. Тэрий ч л мэдэрчгээл ингээл үзээд байгаа штэ. Тий. Хүлээгээл тестлч нэг үзээл. Хэрвээ та хэд харж ирсэн бол одоо нөгөө манай багийн юу арилжаа байгаа штэ. Ерөөсөө алтан дээр хэрвээ анзаарж байгаа бол алтан дээр бай хийхгүй байгааз. Нөгөө нэг copy trade-ийг харж байгаа хүн байвал баг айгүй рисктэй болчихсон. Тий, ерөөсөө бай хийхгүй дандаа сэлдээд байгааз. Сэлдэл гэхдээ сэлээ явуулаад хаана ханжийн нэмэлт оролтуудаа хийж хагаад одоо нөгөө хагаслаад буцаад нөгөө нэг юу гэдэг лээ юу алдагдaltaй арилж байгаа маневрлж алдагдлахуу гаргаад байгааз. Шалтгаан гол нь тэр байхгүй. Тий. Чигтэр дандаа ер нь юу байгаа юу? Тэр copy trading дээр болохоор зөвхөн ихэвчлэн нэг скалт магийн арилжаа гэдэг нэг хоноод моноос арилжаа нэг хийх байх шүү нэ. Би зүгээр өчтөрл copy дагаж үзсэн л. Ян зүр л байх шүү. Дандаа нөгөө технологийн зун компани. Тий. Nasdaq өчигдөр бол Nasdaq дээр нэг оролт хийцэн харагдсан. Ян зүр байгаад дандаа нөгөө технологийн 100 гэсэн дээр байгаад шүүсэн үү? Гүүгүү. Яг технологийн 100 гэхээс яг тэр бол хамаагүй. Зүгээр яг нөгөө нэг юуны барьж авж байгаа сонголтын биш бүтээгдэхүүний сонголтын хувьд алт Nasdaq энэ эд дээр ерөөхдөө төлхөө хараад байгаа. Дээр нэг паунд доллар дээр орсон байх шиг байсан. Ерөөхдөө нэг иймэрхүү цөөхөн бүтээгдэхүүн дотор л эргэлдээд байгаа шүү дээ. Алт энэ сараа дуслаа бол ер нь өсөлттэй гэж бодож байгаа шүү дээ. Сар дуслал байж болно шүү дээ. Өнөөдөр ч гэдэм лээ 11. Тийм байж болно. Угаасаа байж болно ч угаасаа тэгж л хараад л байна л да. Угаасаа эхний ээлжийн таргад одоо 2400. Өчигдрийн нөгөө нэг юг нөгөө таамаглалын бичлэгийг үзсэн үү? Тэрэн дээр нөгөө Elliott-ийн exponential юун дээр Fibonacci дээр гэсэн таргатууд байсан шүү дээ. Одоо бол энэ 2400 дээр хүрэх юм бол эн чинь өөрөө 1.27 дээр очих байхгүй юу? Нөгөө юуны таргатын хувьд 1.27. Цаашаага 1.50, 1.60 гэж байгаа шүү дээ. Тэр идрүүгөө явах боломжтой болчихсон байгаа. Тэгтээ энэ зах зээл чи өөрөө айгүй эвгүй ингэдэг байхгүй юу? Таргатуудыг ингээд
яг technical analysis хийдэг хүмүүсийн таргетуудыг ойр хэмжээгээр харагдуулцдаг. Тэгэнгүүтлээ нэг өдөр цогоор үсрэнэ. Одоо нөгөө түр яриадсан шүү дээ, тэ. Юунууд бухнууд шатаар авираад баавга цонхоор үсрэнэ гэдэг шиг баавгаг нэг өдөр цонхоор үсрэгчэд оройтчих боломжтой, магадaltaй. Тэгэхээр эрсдлээ тооцож жогоод сэлдэд буруутлаа гэхэд хамгаалж гараад дахид сэлдэд буруутлаа гэхэд хамгаалж гараад ингэж юу яадаг ер нь л хизээч нөгөө дуусахгүй өсөлт гэж байхгүй. Одоо нэг стратеги уралт буюу нөгөө байрлал эзлэнэ гэдэг байгаа шүү дээ. Тэр нэг явчих юм бол айгүй олон баг 100 захиалга хийснээс илүү ганцхан захиалгаар 100 захиалгын ашигыг авах боломжтой байхгүй юу? Тэ. Гэтэ та хэд одоо яг хоо ингээд хөдөлгөөнийг хөдөлгөөнийг харахаар одоо ер нь нөгөө сая он гараад ер нь нэг биткойны нэг 39 руу 39 руу унсан баха. Тэрнээс хойш нэг 73 хүртэл өсөлт явсан шүү дээ. Ер нь тэрнтэй хижил зүй тогтолттой яваад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Биткойны яг нэг өсөлттэй гэх юм уу? Илүү ойрхон. Тэр тийч мэдрэгдэл байна л да. Окей. Иймэрхүү байна гэж байх уу энэ хоёрын хооронд одоо ямар нэг байдлаар ёстой бүү мэд юм уу те? Биткойны мэдхгүй байна. Гэхдээ яг хөө миний зүгээр боддгоор ч ойлгодгоор хөрөнгө оруулагч нар хизээч биткойн болон алтыг хослуулж хөрөнгө оруулалт хийдэггүй. Тэ. Нэг бол алтан дээр хөрөнгө оруулалт хийн, нэг бол биткойн дээр хөрөнгө оруулалт хийн. Гол тоглогч нар. Би л зүгээр тэгж ойлгоод идэв. За өнөөдрийн юу таамаглал чинь юу байгаа вэ? Үндсэн сэдвэрийг орё. Хэдүүлээ хэтэрхий юу ажиллаа, сая далига авчлаа. Алтны хувьд энэ явсан. Ингэсэн. Окей. За алттай доошо байх боломж айгүй өндөр юм байна. Өнөөдөр ихтэй мэдээ байлоо. Сая мэдээ гарсан юм шүү дээ. 8 хүчээс сэдвүүлэг ярьж байгаа. Мэдээ гарсан цаашаа дахиад шүн янз бүр юм байна уу? За энэ бол нэг сүртэй юм байхгүй хаа. 30 жилийн бонд яг шин мэдхгүй байна. За өөр сүртэй байхгүй байна. Тэгэхээр алт бол стил доошо энэ хэмжээ хүртэл 22.92 хүртэл стил доошо харсан хിവэрэ байна. Nasdaq-ийн хувьд бол Nasdaq-ийн чинь ингээ харсан байгаа те. За Nasdaq бол одоохондоо мэдэх юм алга. За доллар йен бол юугаа хийцээ. Таргетаа хийцээ. Хэдүүлээ дээрээс хойш хүлээж ирсэн энэ ийм өсөлт явах хэвээр дутуу байгаад байна гэдэг явчлаа штэ. Окей. Одоо гэхэлэр дараагийн нөхцөл байдлыг хүлээн. Евро долларын хувьд одоо бол ерөнхийдөө нөгөө нэг хэдүүлгийн шинжилгээний нөгөө таргетууд бүгд явчлаа штэ. Ийшээгээ орох байхаа гэсэн. Одоо энэ явж болно. Ингэсэн. Окей. Ийм хөдөлгөөн явсны араас. Иймэрхүү хөдөлгөөн явсны араас ийм хөдөлгөөн явж болно. Pound чинь энэ угаас таргетгээд дууссан шинээр харуулж байгаа юм байхгүй. Энэ хөдөлгөөн явах хэрэгтэй байсан гэж өчигдөр хэдүүлээ ярьжсэн те. Энэ хөдөлгөөн дутуу байна гэд ярьжсэн. Тэр маань угаас ороод ичгсэн. Ийм дээр ингэсэн. Одоо бол шинэ нөхцөл байдал бий болтол хүлээх л болчихж байгаа юм байна л да.
NZD-USD бол доошоо харсан хэвээрээ байгаа. Pound USD ингэсэн ойрд FOMC-тэй адилхан өндөр реакшнтэй мэдээ байхгүй бол тусдаа хөдөлнө. Одоо энэ одоо ардталтаа нэг долларууд уйдсан байгаа энэ хослууд нь шүү дээ. AUD USD, NZD USD, Pound USD гэдэг эдгээр ойрд яг өчигдрийн нэг FOMC-ийн мэдээ шиг иймэрхүү өндөр реакшнтэй мэдээ байхгүй байвал өөрсдийнхөө реакшнаар хөдөлж одоо л эхэлнэ. Pound USD-г юу ээж болох вэ? Дээшээгээ тестлж болно. Стоп мэдээжийн доор дээшээ тестлж болно. За өнөөдрийн байдлаар нэг иймэрхүү л байна да. Тийм байна. Иймэрхүү байна. Юу яах вэ? Өөр асууж тодруулах ярилцах зүйл байхгүй бол өнөөдрийнхөө бичлэгийг юуг яриг ингээд өндөрлөх үү? Би яриа сонсогдож байна уу? Байна уу? Байна. Я сонсогдож байна уу? Сонсогдож байна. За би ярина. Өнөөдөр л анх удаа орж ирсэн. Pound USD, Euro USD жоохон бай хийчихэд гоё харагдаж байна те. Юу USD энэ дээр сэлдэг. шийдвэрээ тэгэл өөртөө мэдээлэл гаргана да. Тий. За энэ гурав надад ингэж л харагдаж байна. За лайв дуслаа юу доо. Тий. За өнөөдрийнхөө лайвыг ингээд дуусгая. 2 дахь өдөр дараагийн 2 дахь өдөр хэдүүлээ ирээд уулзъя. Тэр хооронд таргетууд хэдүүлээ нэг юу ячээ. Иймэрхүү хөдөлгөөнүүд явах байхаа гэсэн таргетуудад тавиад өргөчээ те. Тэгэд үр дүнгээ дараа нь харах хэрэгтэй. За алт бол угаасаа доошоо энэ хүртэл орж ирэх байхаа гэсэн юутай прогнозтой харж байна. Nasdaq-ыг бол яг үнд бол хэлж мэдэхгүй. Яг одоо л доллар йен дээр бас энэ таргет ингээд хүрчихсэн явчихсан гэдэг чинь яг хөө сел байж болох юм доллар йен. Евро доллар дээр бол бай байх боломжтой. Энэ шараа хэдүүл эх хоногт юугаа үр дүнгээ харъя. Энэ шар явах нь үгүй юу? Энэ дээр бол харсан юм байхгүй. Audi USD явцсан. Энэ бол угаасаа энэ хөдөлгөөнийг илэрхийлжсэн шүү дээ. Энэ хөдөлгөө яваад энэ хөдөлгөө орж ирэх ёстой гэд тэр маань бол баг явчихсан. Тэгэхээр яг хөө max target бол ийшээгээ Audi USD 0.63 873 те. Audi USD дээр иймэрхүү max target бол байгаа. Энэ явах нь үгүй юу? Хэдүүлээ юу вэ? Эх хоногт харъя. Дүнгээ. NZD USD явалт маань өөрөө ийм хол харж байгаа. Яг энэ өстой гоё юм байна. NZD USD минор эвдсэн биз дээ. Минор дов эвдрэл ороод ирчихсэн. Энэ дээр минорын довын эвдрэл ороод ирчихсэн учраас pullback доошо байх боломжтой. Хэдүүлээ ингээ харчээ. Pound USD чинь өөрөө ийм байгаа. Гэхдээ эн чинь мэдээ орж байхгүй доллар. Юу индекс хараад хэдүүлээ. Индекс төр нь юу болоод байгаа лээ. Эн чинь энийг эвдсэн байгаа штэ. Ингэсэн шинэ хөдөлгөөн. Энэ дэр би нэг юм нэмж хараадтай. Чаас. Нэрэ Нэг юм асууч. Тэгээд яваа юм хэлчих яасан. за зэн хэний спикер яваад байна. За юу ярих юм байвал. Энэ лайв дээр ер нь тэгжээд ганц нэг тийм арилжаа нийлж хийх тийм юм зам байгаа юу? Ер нь одоо зүгээр дан шинжилгээ хийгээд байхгүйгээр Яг оролт хийгээд үү? Тий. Болно штэ. Тэгвэл бас зүгээр юм уу? Сонирхолтой ч юм уу?
За. Окей. Ярилцъя. Одоо эн чинь би ганцаараа шийдвэр гаргахгүй нөгөө хүмүүстэй ярилцсан шүү дээ. За лав юугаар юу нөгөө захиалга хийх үгүй юу? Ярилцаад асууж үзье гэж. Долларын индекс унж болох юм байна. Одоо энэ улаан бол хамаарлаг болсон. За нэг иймэрхүү байна да. Хэдүүлээ эх 7 хоногт яг түрүүний ярьсан харсан хөдөлгөөнүүдээ явсан уу юу гэдгийг харъя те. Иймэрхүү байна. Иймэрхүү байна. Та нэгэнт нөгөө нэг лайв бичлэг юу ингээд лайв юг шинжилгээ хийж байгааг харж байгаа юм чинь яриа болгоноос авах юм байна, хаях юм байгаа штэ. Тэгэхээр та аль болох нөгөө нэг суралцах тал руугаа ингэж хардсан юм байна, ингэдэм байна, ийм үед энэ болд юм байна, ийм үед энэ болдгүй юм байна те гэдэг зүйлсүүдийг айгүй сайн харж байгаарай заяа гэж хэлэх байна. За бүгдээрээ чаав. Ирэх 2 өдөр эргээд уулзъя.